Койка олон улсын байгууллагаас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хоёр төрлийн буюу хөхний дүрс онцлогооны зураг, тоног төхөөрөмжийн зургийн чанарыг шалгах зориулалттай пантомуудыг бэлгэллээ. Дээрх тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ажилуулах талын сургалтыг Койка олон улсын байгууллагаас 2 сарын хугацаанд явуулсан бөгөөд тус сургалтанд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, хөхний нийгэмлэг зэрэг хэд хэдэн газрын 50 гаруй хүн хамрагдаж хамтран ажилласан байна. Уг тоног төхөөрөмжүүд нь 10,000 орчим долларын үнэтэй ажээ. 민간 단체에 공인된 이 팬텀은 Тэгээд энэхүү хоёр төрлийн пантом маань болохоор нэг нь CT буюу компьютер томографийн пантом, нөгөөх нь болохоор MAMO буюу одоо хөхний тоног төхөөрөмжн дээр одоо хэмжилт хийх юм багж байгаа пантом байгаа. Тэгээд энэ маань болохоор юу вэ гэхээр ерөнхийдөө тоног төхөөрөмжөөс гарч байгаа зураг маань өөрөө яг чанартай юу үгүй юу гэдгийг шалгадаг юм пантом. За тэгээд энэ хоёр пантом маань нийтдээ бол ерөнхийдөө 10,000 орчим долларын одоо үнэтэй. Тэгээд CT пантом нь болохоор 7,500, MAMO пантом нь болохоор 2,500 долларын одоо үнэ анштай юм пантомууд байна. 50시간을 교육을 했습니다. Сүүлийн үед бол 15 оноос хойш бол эрдэнэтийн аппаратууд бол нэлээд шинжлэгдэж ирсэн. Энийгээ дагаад нас тоног төхөөрөмж учраас дүүний чанарын асуудал бол маш чухал. Тэгэхээр яг энэ үед бол энэ олон улсын байгууллагуудаас энэ Ким багшийн санаачлагаар энэ сургалт явуулсан нь бол маш үнэтэй ач холбогдолтой сургалт болсон байгаа. За энэ дээр сургалтанд хэрэглэгдсэн Койкоос байгууллагаас энэ сургалтанд хэрэглэгдсэн тэр зургийн чанарыг үздэг төхөөрөмжийг бол бид манай мэргэжлийн хяналтын байгууллагад одоо чанарын хяналт хийдэг манай лабораторид бол одоо хүлээлгэж